Монгол инженер өөрөөр хэлэх юм бол ЮНЕСКОгийн эрдэмтдийн зөвлөлийн хуралд нэгэн онол дэвшүүлж илтгэл тавьсан байгаа. За түүний дэвшүүлсэн онол 90% саналаар ялж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеад илтгэл тавих эрхийг авсан байгаа. Тэгэхээр энэ талаар бид үргэлжлүүлэн Монгол Улсын төрийн саяхан инженер Нацаг Намтай ярилцахаар студид урьсан байгаа. Бидний ярилцах сэдв бол ЮНЕСКОд таны тавьсан илтгэлийн талаар байгаа. За яг тодруулаад хэлэх юм бол ногоон дэлхийг хамгаалах улс төрийн шинэ механизм гэсэн ийм хүрээнд бол хурал явагдсан. Таны илтгэл яг ямар сэдвээр юугаараа онцлог байв? Миний илтгэл болохоор ямар шинэ онолоор энэ арчлыг байгуулж болох вэ гэдгийг ярьсан. Ерөнхийдөө надаас бусад Англи, Америк, Францын эрдэмтдийн судалгаагаар бол энэ Монтескигийн онолоор өнөөдрийн заадаг энэ арчилсан засаглаар арчлыг байгуулах боломжгүй. Үүнээс болж одоо ногоон дэлхийг сөнжийнэ гэж тийм дүгнэлт тэгээд миний илтгэл болохоор палтооны саарамжилт гэдэг тийм шинэ онол дэвшүүлээд тэгээ 90% саналаар тэнд ялсан. Шинэ онол дэвшүүлсэн гэж саармагжилтын онол гэж яг чухам ямар онол вэ? Яаж ногоон дэлхийг саармагжилтын онолоор хамгаалах вэ? Тэгээ энэ болохоор бүр 2400 жилийн өмнө хийгдсэн онол юм байна л да. Тэгэхээр энэ арчлыг бол шинэ юм гэж ойлгоод байгаа юм. Тэр бүр дээр маш олон удаа гарч ирж тампуурчсан. Европын улсуудын Европоос гаралтай Америк мэдийн улсуудын хувьд бол анх удаага анхны цикл. Тэгэхээр энэ бол урд нь маш олон удаа гарч ирж маш олон удаа тампуурчсан. Тэгэхээр саарамжилт тэгэхээр арчлан засагланч байдаг, нэг хүний засаглал буюу одоо байнгын засагланч байдаг. Олигарх буюу одоо энэ лорд парламент гэдэг байгаа чи олигарх гэдэг эдгээр нь ч бас байж идэг. Арчлан засаглал популизм гэдэг. Тийм гурван засаглалын нийлбэр гуруула байдаг. Тийм засаглалаар арчлыг байгуулсан. Швед, Швейцарын загвар нь модон шанийн үед байсан одоо Монгол загвар, эртний Грект байсан, эртний Арамд байсан. Ийм загвараар арчлыг байгуулна гэж тийм санал дэвшүүлсэн. За та саналаа дэвшүүлсэн мэдээж бусад улс орны эрдэмтэд саналаа дэвшүүлсэн байна гэж хэлж дээ тийм ээ. Яг таны ялгарх зүйл нь юу вэ? Гарцыг илүү та хэлж өгөө эсвэл надаас бусд нөгөө зөвхөн нөгөө Монтескигийн онолоо заадаг шүү дээ Англи, Америк чинь. Тэгээд тэд нар болохоор нөгөө туйлшраад байгаа байхгүй. Зөвхөн арчил гэл тий. Би болохоор зөвхөн арчлал биш ээ. Арчлан засаглал биш. Дээр нь одоо нэг хүний засаглал юу байнгын засаглал нь байх хэвээр. Дээр нь парламент буюу олигарх буюу одоо тэр лордын засаглал нь байх хэвээр. Итгэл баяны засаглал. Энэ гурвын ирлиз байж иж арчлыг байгуулна гэдэг тийм санаа гарсан. Надаас бусд нь болохоор одоо энэ манай систем гэдэг нь одоо капиталист нийгэм арслан засаглал л да. Манай системийн ногоон дэлхийг сөнөх одоо механизм болоод байна гэд бүгдээр ойрлж шаарлал дуу нэгт одоо өвлийн ширж. Монголын хөрсөн дээр буулгал ямар байдлаар яаж харагдаж байна? Энэ ногоон дэлхийг амрааж хамгаалах асуудал бол бүх улс оронд байгаа асуудал шүү дээ тулгамдсан. Дэлхийн нийтээр юу гэж тохирж ийм гэхээр одоо арчилсан ч байна уу, капиталист ч байна уу, нэг хүн ч байна уу хамаа алгаа тий. Ногоон дэлхийг л хамгаалаа гэдэг дэр нэгж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хөрсөнд бол энэ чинь Монгол байсан юм. 100 жилийн өмнө бид нар чинь социализм гэдэг юмар ороод сүүлийн 20 жил бүр тэрийг улам лавшруулж хөгжүүлээд ингээ бидний сэтгүү арай өөр болсон. Монголоор сэтгэж чадахгүй. Зүгээр хэдэн мянган жилийн өмнөх Монгол ухаанаар харах юм бол модон шанийн үед байсан гэдгийг одоо энтхийг ингээ цаасан дээр буулгацсан байгаа байхгүй. Тэр нь болохоор яг өнөөдрийн Швейцарын загвар. Швейцар тэгэхэд 7 хүн насаараа төр ирдэ штэ. Одоо 1848 оноос хойш ерөөсөө тэрийг ингээ тохирцсон. Үндсэн хуулийн дээр бичээгүй. Зөвхөн magic formula гэдээ нэрлэлсэн. Швед гэхэд 100 жил нэг нам социал демократ төр ирж байна. Төр бол байнгын байх хэвээр. Харин төр бизнест оролцдог. Тэрийг итгэл баян хийх хэвээр байна. Төр байнгын төр гэдэг нь одоо модон шанийн багхгүй. Итгэлт баян гэхээр одоо тарилаа үсэж байгаа ч юм уу Мон химиогийн одоо дэмбэрэл багш тэр бизнес тэр зах зээлэл аавна. Яа тэгвэл тэр хоёр чинь зах зээл дээр ямаа хийгээд ингээд экспорт хийгээ баталсан хүмүүс шүү дээ. Тэрийг төр шалгах мэдлэг байхгүй. Дэлхийн түүхэнд төр технологиг шалгаж исэн түүх байхгүй. Тэгээд хаанда одоо модон шанинд матас хийдэг популистууд уу одоо долоон буудлын бумаа имээ шүү дээ. Цэрэл киноны бумаа имээ шиг хүмүүс нь популист танхим байд. Тэр нь болохоор ард түмний матаас одоо тэр лордуудыг матаж лордуудаас татвар авах мэдээллийг хаанд өгдөг, байнгын засаглалд өгдөг. Энэ гурван юм нь л ирлиз байна. Бүгд нэг доороо байх нь. Тийм, ер нь социализмын үед ирлиз байсан шүү дээ. Бал дарга гэж байсан байнгын. Тэнгуутаа популистууд байсан, матаас өгдөг. Биднэрт нөгөө лордууд нөгөө хувийн одоо зах зээлийн эзэн гэж байгаагүй. Тэрийг
дамжин сайдын гэрээгээр ингээд төрүүлж эхэлж ийсэн. Яг тэр дамжин сайдын гэрээгээр баруун Герман, Англи хоёр яг тийм дүрмээрээ хувьчилсан юм билээ. Өнгөө өгсөн юм тэр гэрээгээр. Манайд нэг үг байдаг тийм ээ. Биэцсад, гэрээцсний хадараа төрөөцс гэдэг. Таныг яагаад Монголынхаа асуудлыг шийдэхгүй шин дэлхий рүү яваад байна гэж бас харах хүмүүс байна л да. Яагаад тэгэхээр өнөөдөр ингээд монголчууд чинь бүгдөө Монтескигийн онол гээд Арслан онол гээд ингээд бүр ингээд дурлцсан тий. Ухаангүй дурлцсан. Өөр юу сонсохгүй шүү дээ. Гэтэл Англи, Америкийн хүмүүс амархан байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэд нэр энэ чинь буруу гэдгээ бүр баталсан түүхээр би сэтгэлээрээ мэдэрсэн. Яаж энийг аврах вэ гэдэг гарцыг ингээд өлсгөлэн мангас шиг хайж яхад нь тэр тэгээ би нэг Балутоны саарамжилтаа ярихад тэднэрт бүр ингээд бүр баяртайгаар хүлээж аваад 100% одоо Англи, Америкгүй зөвшөөрж яхад, Францууд зөвшөөрж яхад энтхэг Испанууд бол зөвшөөрөхгүй лээ. Яагаад тэгэхээр тэд нэр Америкийг дөөрөөдөг. Ер нь дэлхийн нийтээр Америкийг ингээд бурхан шиг шүтээд дөөрөөж штэ. Тэгэхээр Америк өөрөө засрыг гээд эрэл хайгуул хийж яхад Америктай хамтраад Америкийг засчих юм бол Монгол автоматар засарна. Яагаад гэвэл ер нь Монгол битгэл дэлхийд даяар нь Америкийг хуулдаг тийм одоо өхөр мал шиг хонь сүрэг шиг амьдарч шít. Тэгэхээр нөгөө ямаа хаашаа явна хонь тийшээ явдсан шít. Тэгэхээр ямаагийн залаад өгвөл тэр Монгол бол нэг тэр олон хоньны нэг л аахгүй. Тэгэхээр Монголоо аврах арга гэдэг бол Монголыг засахд үнэхээр хэцүү. Дэндүү ухаантай хүмүүс юм сонсохгүй тий. Тэгэхээр Америкийг засахад амархан байгаа аахгүй. Бүр өөртөө засрыг гэдээ явж байна. Америкт байгаа нэг том аюул гэвэл одоо энэ капитализм сүнэд социалист нийгэм рүү орох, одоо коммунист диктатур руу орох аюул гон большевик хөдөлгөөнүүд гарцсан. Одоо Occupy Wall Street гэдэг. Тэгэхээр миний одоо яриад байгаа юм тэнд маш их хэрэгцээд байгаа байхгүй. ЮНЕСКОд бол ерөөхдөө Англич гэдэг юм Америкийн одоо энэ онол илүү давмгаалдаг тийм ээ. Бүгд тэдний үгийг бас сонсдог ч гэдэг юм уу хэрэгжүүлсээр ирсэн. Таних бол шин содон байсан болоо гэж бодод. Тийм би болохоор наад одоо Америкийн дээд сургуулиудыг бүгдийн хай гэрийн 20 Т гэж ярьсан байхгүй профессорууд байна. Тэгээд эднэрт их таалагдсан. Яг энэ байнгын засаглалаа одоо Швейцарын загвараар дэлхийн нийтээрээ тийм л арчил байсан мэт Монголч байсан, Грекч байсан. Тэр загвараар явъя л гэж ярьсан. За та одоо ингээд 90% санал авчлаа. Одоо цаашдын хийх ажил юу вэ? Миний зорилго болохоор би ганцаараа тэгж ямааргүй байхгүй. Энэ бол монголчуудад олдж байгаа маш том боломж. 90% санал гэдэг нь би тэр байгууллагыг төлөөлж, ЮНЕСКОгийн эрдэмтдийн зөвлөлийг төлөөлж нүүбийн ерөнхий ассамблед илтгэл тавих эрх авсан. Тэгэхээр би нэг ганцаараа биш, нийт монголчуудтайгаа хамтраад одоо ажлын олон улсын одоо ажлын дадлага туршлагатай тийм монголчуудыг цуглуулж яана л да. Жишээлбэл одоо Алтны ган зэрэг гээд голомт банкны захирал ган зэрэг жишг тийм олон улсын тийм одоо алт дийлрийн юм ажил хийж исэн олон улсын ажлын дадлага туршлагатай тийм хүмүүс надад хэрэгтэй. Тэрнээс биш олон улсын доктор профессор хэрэггүй. Яа тэгвэл Америкийн профессорууд одоо бууж өгж штэ. Тэгээ биднээс гарц хайж энд. Тэгэхээр одоо манай Монгол банкнд Бацаахан залуу байна. Сангийн яамд одоо ямар залуу байна те. Дэлхийг тойроод ингээд дэлхийн хэмжээнд сэтгэдэг ийм залуучуудтайгаа хамтраад энийг одоо би текст болгоод баяжуулаад тэгээд нүүбийн хэмжээнд бүтэн жил маргаан үүсгээд дараа нь нүүбийн ерөнхий ассамблед Нью-Йоркод очиж энийг хамгаалах хэрэгтэй. Танд бол одоо илүү мэдлэгтэй онолтой гэхээс илүү практиктэй хүмүүс. Практиктай тийм хүмүүс надад хэрэгтэй. Энийг баяжуулмаар байна. Дээрээс нь тэр хүмүүс ч гэсэн ашигтай ш. Тэрвээ сайн явж чадах юм бол нүүбэд ажиллах ажлын шанс нөхөх замыг гаргаж өгч байгаа байхгүй. За баярлалаа. Тэгэхээр студид Монгол Улсын төрийн сая халдын инженер Няцанг нэм ажилласан байгаа. За тэрээр ЮНЕСКОгийн эрдэмтдийн зөвлөлийн хуралд тийм ээ. Яг энэ улс төрийн сар мөржилтийн онолоо дэвшүүлсэн байгаа 90% саналаар бас ялсан тийм ээ. Тэгэхээр одоо энэхүү ажлаа буцаад ажил хэрэг болгоод нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеад бас хэлэлцүүлэх ийм ажил түүнийг хүлээж байгаа. Түүнд бас хэрэгтэй баг боловсон хүчин шаардлагатай байгаа. Энэ хүрээнд бас мэдээлэл өглөө баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ хамт аваад баярлалаа. Би та бүхэнд өдрийн мэдээгээ үргэлжлүүлэх хүргэж байна. Үйл явдлын мэдээлэлээс үргэлжлүүлэн танилцуулъя. За сонгоо ярахын дүүргийн